хамгийн дургүй Монгол ютубер бол та бүхний сайн мэдэх Чами биш хончин лавга. За минь цэбэцанууд гэр шинэхэн бичлэгтэй 5 та морил энэ удаагийн бичлэгээр би өөрийнхөө үздэг ютуберуудыг тэр тусмаа Монгол ютуберуудыг огт үздэггүйгээсээ хүлээж үздэг хүртэлх жагсаалтыг гаргасан. Тэгээд ямар ютуберууд орсон бэ гэвэл энд харагдаж буй 15 ютубер ихний энэ хүү бичлэгэнд оролцох болно, оролцсон ч гэжтэй зүгээр оруулах болно. Тэгээд дараачийн үлдсэн ютуберуудыг дараачийн бичлэгээр ч юм уу оруулж магадгүй. Ямар ч тач энэ удаагийн бичлэгээ ийхүү эхлүүлцгээе. За тэгэхээр бидний жагсаалтан дээр хамгийн ихэнд буюу огт үзэж байгаагүй дээр тавигдах ихний хүн бол тийм ээ, энэ бол ютубер Чами. Харин дараачийн ганц хоёр үзэж байсан ютубер бол тийм ээ, Апононы. Би үтсэн 100 живсаасаа. Рандом бодлоод 3. Харин хаяа үздэг нэгэн ютубер бол Linux Play. Дараагийн комент энэ хүүхэд хаяада ороод үзэхээр хөөршин санагдаж байна. Уйцай намайг од болгоод үг. Ха. Таур од. Хөөрхөн бөгстэй. Харин дараачийнх нь Gamer Emin Pro. Энэ бас Gamer Emin Pro тавтамар. За өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Дараачийнх нь Kerosin байна. Сам зөөр өгөө. За надаа юу аахгүй шүү. Кирилл юу ороод аахгүй. үзээд өөджээс хүнд бол Хой хончин багва гэж байд юм биш үү? Лавга гэж хүмүүс хайсаар агаад Хин багва гэж хайд юм би. лавга гэж хайх чад лавгаас алгацсан байл гэдэг. Хин багва гэж хайгаад байгаа. Оо энэ дуугийн сүсэ. За нэрсийн дуугийн сүсэ. За сонсъё. Застрай. Лавга чавцай. Энэ бол савга хүүгийн зэрэгт явах дотроос. Юсесар карта их орон дуудлаа цэргийн зарлан ирлээ. Хараач-те. Харин дараачих нь Очроо World. Энэ хаймар гоё санагддаг юм бол бичлэгүүд нь. Харин байн үздэг ютуберүүд одоо ингэж эхэлж байна. Мэдээж ихэнд бол кино цацсан ютубер болох заавал олон танигдаж мөнгө олох зорилготой байдаггүй. Харин дараачих нь манай Түшиг Уба. Горил тэрхүү одоо нэг горилыг барах уу гэсэн одоо сэдв. Харин дараачих нь болоор Синон. Хэрхэн амжилттай ютубер болох вэ? Маш амархан. Энэ хөө бичлэгт старж оржсэн бүх Ер нь дайггүй маш сонирхолтой гоё хийдтэй бичлэгүүд хийдэг болохоор ер нь бичгэлсэн дээ. Тайлбарлаад үгүй. Яагаад надад итгэх ёстой юм бэ гэж үү? Харин дараачих нь MVD. Яг зэрэгээс халагдаж ирээд анимены тэр юмны амар гоё үзэж эхэлсэн. Харин одоо хүлээн байж үздэг хамгийн ихний хүн бол мэдээж Remix ах маань байна тий. Бас энэ хүнийг оруулахгүй болохгүй. Харин дараачих нь Мишель. Танаар тамаагүй. Харин дараачих нь манай Мисмрисмийн хоёр ах маань уусаа багаасаа ер нь энэ хүмүүсийг үзчихэл өслөө дөө. Тэгээд бүр сая болцсон. Тийм ээ. Харин дараачих нь манай Жорж буюу Red Burger. За Оросын холбооны улсын. За дараачихт нь Chaptel орж байна. Chaptel бол амар гоё киноны тайлбартай. За ингээд ютуберийн маань жагсаалт дууслаа гэж би бол хэлэхгүй. Та нараа сая тоогоолсон би бол Чамиг байн үздэг. Тэ. За дахиад тоогоолсон юм аа. Би Чамиг хаяа үздэг, бас Опоненыг ч гэсэн хаяа үздэг байхгүй юу? Харин огт үздэггүй маш муу ютубер болохоор та нарын харж байгаа энэ ютубер энэ одоо юу хийдэг юм бол бөө мэд. Би ерөөсөө харж байгаагүй юм бэл. За ингээд дууслаа. Нэг иймэрхүү байна. Гэтэ эцэстэн гэж хэлэхэд энэ бол зүгээр л миний харах өнцөг, миний л үздэг ютуберүүд, миний л үздэггүй ютуберүүд гэд ялгаж байгаа. Тэрнээс биш би огт сайн муугаар нь бол ялгаагүй. Дараа нь яг сайн муугаар нь ялгаж болно. Тэгээд энэ удаагийн бичлэг бол энэ хүрээд дуусч байна. Бичлэгээ дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараад комент бичээ. Тэгээд найзууд руугаа шеэр хийж үзүүлээд дараагийн бичлэг хүртэл түр зөөр хүлээгээрэй. Бас дээрээс нь subscribe дараагүй бол subscribe дараад хүлээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зөөр баяртай.
хэрэгч үү. За уучлаа. Баяртай.